За hi guys, би усан дараа гараад ирлээ. За би бүр сая бүр хэдэн 7 хоног бүр амар загсан зав. Зүр өвчөө орсон зав. Дандаа өвчөө орсон. Эхлээд ингэсэн уг нь бол эхлээд би хоолой сүүгээд амар сүүгээдсэн байхгүй юу? Тэгэхээр би за ер нь ингээд үзүүлэх хэрэгтэй юм байна да гэж бодоод хоолойны эмчтэр очиод нөө эрүүл мэндийн татгалаараа очиж үзүүлсэн чинь ингээд энд байдаг юм хавхлага гэдэг юм шүү дээ. Тэрний чинь нэгтлэн ингээд хавцчихжээ. Тэг чи ингээд им уух хэрэгтэй. Тэгээд бас ингээд чангарчлахгүй юм тийм байх хэрэгтэй гэж. За ингээд им уугаа заяа. Уугаа явж ирсэн чи ханаа түрээ заяа. Ханаа түрээл бүр 4 хоног нок. Бүр босчихдохгүй. Яаж чадахгүй халуураад тэгээд бас имлэг ороод тэгээд им бичүүл аваад им уугаад. За тэгээд тэгсэн чинь юу адлын би чинь солонгоч руу 2 жил болчихж байгаа шүү дээ. Солонгоч руу 2 жил болчихж байгаа шүү. Тэгээд 9 сар заавал юунд орох хэвтэй. Мастерт орох хэвтэй. Тэгээд за угаасаа би Монгол тахтал угаасаа би яасахгүй. Өөрөө хийдэг хүн байдаг бол мөнгө төлөөд ингээд зуучлал аваад их сургуультай зуучлуулъя гэд ингээд угаасаа тэрийг угаас зүг гэж бодоод тэгдэг болоо тэрийг судалсан байхгүй тийм газруудыг зуучлалын газруудыг одоо солонгостойгоо хүүхдүүдийг их сургуультанд зуучлах газрыг ингээд судалсан чинь нэг гой газар байсан заяа. Тэгэд Оюка гэд манай байгаа шүү дээ. Тэгээ Оюка бит хоёр тэр бүр ингээд тэр их админаас нь харахтал ингээд би бүр амар олон газар ануудлал сэндүүлээл тэгсэн чи админаас нь ингээд хүнд ингээд хариу өгж байгаагаас нь харахад бүр амар гоё газар эсэхгүй. Тэгээ за ер нь ийшээ очиж уулзъя гэд очиж уулзахаар болвоо. Нэгд өдөр тэгсэн чинь миний шүд өвдсөн. Тэгээд бүх материалаа Монголоос бэлдүүлсэн байсан тэднэрийг авч яваад очоод нөгөө үйлчлэгээ аваад ингээд тэгсэн чинь элчин сайдын яам орох шаардлагатай болоо. Тэгээд битгооч нэгд өдрийн орой очиж байгаа шүү дээ. Ер нь бол явсараа 3 4 гэсэн үйл болж байгаа шүү дээ. Тэгэл элчин сайдын яам маргааш нь орох хэрэгтэй гэдэг бит хоёр найзандаа хоноод тэгээд хоёр дахь нь хичээлс авахгүй зав. Энэ бүх хугацаанд миний шүд бүр өвцөөр л байсан. Миний шүд бүр бүтэн сая өдрөөс хойш ажил дээр явахад л өвдөжчихсэн. Тэгэл ингээд өвдөөдсэн заяа. Тэгэл нөгөө нэг юуныхаа зуучлалынхаа хүнтэй уулзаад гэсэн чинь маань зуучлалынхан бас нөгөө нэг Монгол явах гэж байгаа юм байна. Одоо явцсан л та. Тэгээд Монгол явж Монгол ивент хийх гэж байгаа гэх. Тэгээд бөөн завгүй ахт нь Оюка бит хоёр очоод тэгээд за ямар ч тач хоёрыг ингээд бит хоёрын тэгээд сургууль соёлд маань материалууд маань бүрэн байсан болохоор бүртгүүлж инээ тэрэ болж өгөөд тэгээд бит хоёрын суралцах төлөвлөгөөг засаж өгөөд шинээр бичиж Оюкагийнхыг бүр ингээд Монголоос Солонгос руу орчуулж өгч мөгөөд. За тэгээд ийм үйл ажиллагаа болвоо. За тэгээд ийм үйл ажиллагаа болоод бит хоёр заашгүйдээ амжижлаа энэ тэрийг гисэн чинь бас нэг асуудал гараад заяа. Тэр нь одоо төлбөрийн асуудал, их сургуулийн төлбөрийн асуудал, урлагийн сургуулийн амар үнэтэй. Тэгээд үнэтэй сайн сургууль сурах уу? Амар муу биш хэрний зүгээр гайгүй төлбөртэй сургууль сурах уу гэдэг юм юу яасан. Сонголтын дунд үлдсэн. Тэгээд тэр их чи ингээд дахиад өөрсдөө сургуулиуд ингээд судалж өгье, ингээд хийе гэд. Тэгсэн байгаа. Тэгээд тэр хичээг одоо хүлээж байгаа. Өнөөдөр болон маргааш гэсэн баха. 4 замын Рамата дээр нөгөө нэг юу гэдэг лээ. Хүлээ авалт биш ээ. Танилцуулга за тийм юмтай заа. Тэгээд бит хоёр ч нөгөө нэг Оюка бит хоёр ч лумаагийнхоор зуучлуулж ирсэн ч тийм Монголоос хэлний бэлтгэлтэй. Тэгэд бүр ингээд Оюка бит хоёр ёо Солонгост хотгоо лумаагийнхаа хотгоо гэж олчлоо гэд баярлсан. За яг тэр ч яг тэр. Тэг бүр ингээд би ингээд тасралтгүй өвцөр хийсэн зав. Тэг би бүр ингээд би бас нөгөө нэг хараагаа тэглүүлэх гээд судалж ирсэн байхгүй юу. Тэгээд тэрийг бас сүүл явахта судал муудлна гэсэн чи юу тэр их судлах бүр байхгүй шүд өвдөөд би чинь юм ярмаар байдаг болдгоо хавтсан байдаг одоо нараа. Тэг би өчтөр яваад үзүүлсэн чинь тэг яаж яах нь шүд чи амар үнэтэй заяа Солонгос тэг шүдний даатгал байхгүй яана маана гэл
бодож жоод очиод үзүүлсэн чинь яасан гайгүй л болсон л доо. Тэгээд 2 шүд авахулсан заяа би. Энэ дээдлийн энд байгаа 25 гектараа маань энэ дээр нэг ургаад доор нэг ургацсан. Тэгээд гол нь дээдл нь доотлон ингээ зүгээр ингээд өвдөхгүй байж болох ч гэсэн дээдл нь ургаад бүр эндээ ургацчихж байгаа шүү дээ. Эндээ биш. Бүр эндээ ургацчихж байгаа шүү дээ. Тэгээд буула хазагдаад буула ингээд хавтаагаад тэг энэ шүдэнд чинь нөлөөлсөн байна. 2 шүд чи хойлонг аавна гэд. Тэг 2 шүдэн хойлонг аваад. Тэгээд солонгос ч хамгийн гоё нь ингээд бүх ямар ч имлэг дандаа ийм өгнө. Одоо миний хоолойны имлэг байна бас надад ийм өгсөн. Хоолойгоо их хайрлах бай ингээд тэгээд одоо ханиадны имлэг манаас эмээ ингэж уун тэгэж уун тийм юм байрна халуун юм уучлахгүй биш хитрхи хүүт юм уучлахгүй хитрхи халуун юм уучлахгүй ийм өгсөн заа. Тэгээд ийм өгөөд одоо эмээ ууж байна. Тэгээд энэ 7 хоногоос би өвдөхгүй хаа. Би одоо ингээ өвдөж болох. Йоо хин ярах ч өрөөлгүй. Үнэхээр л амар өвдлөө штэ бүхэл бүтэн 7 хоног баг л 10 хоногийн турш. Амар өвдөд ингээд манай багш бүр өчтөр намайг хараа шоконд ороо заяа. Хандаа чи зүгээр үуч бүр амар болцсон байж тээ. Бүр ингээд нүүрний сүнс сүлд чи ингээ бууцсан байж тээ гэж заяа. Тэг бүр чи аим тэгтгааргүй амар өөр болчих гэдгсэн чинь нүүр мань хавдсан байгаа болохоор буцаад ирсэн. Хавдартай хүүхэн андаа хөрөөд ирсэн. Тэгээд ингээд бүх юм бүтэхгүй юм шиг санагдаад байсан. Ингээд битгэхгүй. Яагаад ч юм гээл бүх юм ингээд бүтэхгүй би амар хичээгээл ингээд байжсэн чинь зүгээр ерөөс ингээд бүх юм бүтэхгүй санагдаад тэг яаж яахт нь би нөгөө сайн энэ төгсөн хөөсөн штэ. Энэ хөөсийг нэг охин хөөрхий манай хажуудлын хотоос авъя гэд надад захиалга өгсөн ахгүй юу? Хоёрыг тэгсэн чинь нөгөө нэг цаад хүн маань шуудангаар явуулах яжгаад тэр охин руу биш над руу шуудангаар явуулаад тэг би тэрийг нь буцаж шууданд өгөөд ингээд амар удаа тэр охины өмнөөс амар гимшээ заяа би. Тэг өөрөө ингээд байхгүй. Тэг тэр охин аа бараг л 10 хоног хүлээсэн 2 хон хөөс авахын тулд тэг тэр охиндаас амар гимшиж чинь мэдгүй амар л өдрүүд өнгөрлөө ш сая. Бүр ингээд юу ч бүтгүй юм шиг ингээд гараал явахаар бүтлгүүтэй л заяа. Би бүр яац юм бэ? Би ийм юм биш дээ. Би ч бол амар ийм бүр ийм хүнштэй би яач ваа гэж боддог. Тэгэл одоо гайг бах уу гэхдээ бүх азгуудл маань намайг орхио отсон бах уу. Тэгээд өнөөдрөөс гоё хичээлээ хийх гэж байна. Одоо хичээлээ хийхгүй бол хэдэн өдөр өвдөөд ер нь л энэ семестр эхэлснээс хойш хичээлээ ерөөсөө хийсэнгүү. Тогтооц хийжсэн шинэ үг алга дараагийн 7 хоногт одоо шалгалттай. Тэгээд одоо ирэх гэж сурах гэж ирсэн юм чинь зорилгоо л гүйцээе дээ гэж бодол байж ин. Тэгээд хичээл амархаар нэг хараагаа тэглүүлчихвэл за тэгээд амьдралын сайхан зэгцэрлээ шүү дээ. Тэгээд миний сая Монголоос материалуудыг манай нөгөө нэг Монголд байгаа Лумо гээд зуучлалын маань отгойгч маань Лумогийнхан маань гоё бүгдийг бүтээж өгөө нотротоор батлуулах юм маань бүтээж өгөөд тэгээд сая энд ойкопт хоёрын бас үйлчлүүлж байгаа зуучлалын маань ихч амар гоё хандаж өгөөд бит хоёрт. Тэгээд би бараг л бас нөгөө нэг нүдний эмнэлэг сонгох хүнээ бас олжлоо. Угаасаа нөгөө нэг юу юм бэ? Ингээл амар олон эмнэлэг гэсэн ингээл асууж ингээд тэгсэн чинь ерөөсөө л харилцаа юм бэ. Амар гоё харилцдаг, ингээд гоё ярьж өгдөг, гоё тайлбарлаж өгдөг. Би чинь мэдгүй хүн байгаа штэ. Бид нар чинь мэдгүй хүнд ингээд мэдж байгаа хүн амар гоё чин сэтгэлс тайлбарлаж өгвөл амар гоё юм байна гэд. Тэгээд би ч баг тэр эмнэлгийг олчлоо. Энэ сайхан их сургууль зуучлуулахаач олчлоо. Тэгээд яг их сургуульд зуучлуулах хүнээ олно. Зуучлал амар чухал мохол гэж бодоол амар тэгсэн чинь би өөрөө яг эцсийн шийдвэрээ өөрөө гаргах ёстойгоо бас амар ойлголоо. Сайн сургуульд үнэтэй төлбөртэй хөнгөлүүлээд
өнгөтэй төлбөртэй сурах уу? Зүгээр өөртөө амар амраар яг одоо үнэтэй төлбөртэй ингээд хөнгөлүүлээд ингээл амар 4-5 саяыг төлөөд байвал амар хэцүү штэ угаасаа. One-оор нэг семестртээ тэгээд тэгэхээр чин хөнгөлүүлээд тэгж төлж явахаар угаасаа 4-5 саяын сургуульд сайхан хөнгөлүүлээд бага төлбөр төлөөд яг хичээлээ сайн хийгээд өөртөө амар цаг завтай ингээл амар махаж өдөр шөнөгүй ажил төлбөр олох хэрэгтэй гэсэн махаж ажил хийгээд сурсан ч юм байхгүй төлбөрөө өгөө тэгээд сурсан юм байхгүй болохоор унаад буцаж мөнгөнд дунд ороод тэгж хоёроор нь явж иснаас өөртөө айгүй амраар өөртөө юм наах чиглэлийг ер нь бол бас сонгоход хүрсэн. Би ч нэгээд яба ажилдаа явчихна, хичээлдээ явчихна. Би ч өвдөөд хичээл амд явахгүй байсан юм чинь. Тэгээд ганцаараа их юм бодлоо. Ганцаараа бас сайхан уйллаа. Тэгээ ингээ бодож байхдаа л одоо тэгэл үнэтэй төлбөртөө үнэтэй амар сургуульд орчвол өвдөж хөвтөж чадахгүй штэ ер нь бол. Тийм болохоор юугаа зөв сонголтоо бас зөв хийх хэрэгтэй байна гэж бодоод одоо тэгээд нөгөө нэг зуучлалынхаа их чиг Монголоос ирэхээр нь сайн ярилцаад 10 хэдэн гэлээ дээ. 14 биш ээ 17-18-нд 5 сарын Монголд Рамада дээр юутай гэсэн. Тэгээд тэр нь чинь бүүн ингээд юм байгаа штэ. Тэгээд чат матч гай болоод байлгүй яг ирэхээр нь за би чи ингэж хийлээ, хойлоо ингэж хийгээд ярилцахаас тэгээ намайг хүлээж аваад баярлалаа. Та нартайгаа удахгүй гоё влог оруулсан. Оо манайгаа би пэдтэй болцсон шүү дээ нэрээ. Би энэ бичлэгийг пэдээр хийж байгаа. Тэг бас пэд маань пентэй. Манай нөгөө нэг бямба гэд найз тахгүй. Манай бямба гэд найз юугаа зарна гэд. Пэдэ зарна гэд тэгээд зээлэр хатсан. Урдчилгаа төлөө тэгээд жоохон байжгаад хэд хоногоос юу яана гэд. Үлдсэн төлбөрийг нь өгье гэд тавцсан. Пэдтэй болцсон. Тийм болохоор одоо уцтай гэд уцаараа юм хийнэ тэрийг гэхгүйгээр яг пэдэн дээр гоё эдит хийгээд гоё байна. Одоо сэргэнэ. Сэргэн манд. Би чадсан штэ. Тэ? Татсан штэ. Сая өдөр амар хэцүү лөө. Тэгээд яах вэ ёо. Хүн ч угаасаа тэгэл чадах юм аа хийд юм чам. Би өсчтэй. Та нар ч гэсэн чадна. Уусаа хэцүү байдаг. Бүх юм хэцүү тал гэж байгаа. Бүх юм бас гоё тайван амгалан сайхан тал гэж байгаа. Тэгээд хамтдаа хичээцгээе. Хайтай шүү танд. Дуслуулсан мөл 4 амируулт гэрээ. Хайтай шүү. Удахгүй бичлэгээрээ уулзцгаая бай таа.